сайн байна уу? Ажлын хэсэгт баярлалаа. За, хуулийн төслөө танилцж байна. Хоёр зүйлийг тодруулах гэсэн дотор байрны асуудлууд ерөнхийдөө яаж тусгагдж байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. Хоёрд гэвэл энэ нөгөө хуулийн хэрэгцээ шаардлагын судалгааны хэсэг дээр хамтарсан багийн ажлын тайлан үзүүлэлтүүд жоохон дурддахгүй байгаад байдаг. Гэтэ нөгөө талд харахаар сэтгэл зүйн асуудал, дээрлэлтийн асуудлыг бас дурдсан байна. Тэгвэл тэр чинь ингээд одоо хамтарсан багийн одоогийн байгаа бүтэц ажиллахгүй байна гэсэн үг үү? Эсвэл одоо тэр ажиллах механизм бүрдээгүй гэсэн үг үү те? Энэ эрүүл сургуулийн орчны энэ хуулиар одоо байгаа хамтарсан баг хүүхд хамгааллын тогтолцооны аль хэсгийг нь засах юм бэ? Аль хүртэл оролцож, аль хүртэл оролцохгүй вэ гэдэг асуудлыг тодруулж өгөхийг хүсэж байна судлаачдаас нь. Гуравдугаарт нь хэрвээ бид нар бол энэ сургуулийн орчинг бол би зөвхөн сургуулийн одоо ийм физик орчин гэж бодохгүй байна л да. Энэ бол яг хүүхдийн одоо бүр ийм одоо well being буюу сайн сайхан байх ийм орчин байхгүй. Хэрвээ тэр өнцгөөс харуул яг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж чинь хүүхдийн орчны тухай бүр цогц тийм концепт басруулад ингээд танилцуулж байгаа шүү дээ. Хэрвээ тэр зарчмаар барьж ярьж байгаа юм бол энэ одоо өргөн мэдүүлсэн хуулийн төсөлт төр дээрлэлтийнхээ асуудлыг сургуулийн сэтгцэн эрүүл мэндийн асуудал зэрэгээ ямар одоо тогтолцоогоор шийдэх юм бэ гэдгийг эндээс бас харж чадахгүй байгаа байхгүй. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч гээд дурдсан байгаа сайшаалтай. Гэхдээ хэрвээ бид нар одоо байгаа хуулийг харах юм бол бүгдээрэнд нь байгаа юм. Дандаа л байгаа. Аюулгүй байдалж байгаа, орчинж байгаа бүхэл хуулийн дээр байгаа. Тэгэхээр асуудлын гол нь одоо хууль байхгүй байгаад энэ асуудал байгаад байна уу? Эсвэл хуулинд байгаа зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөв, орчин, хүний нөөц болохгүй болоод энэ асуудал гараад байна уу гэдэг хоёрын ялгааг ямар судалгаагаар гаргасан болоо гэдгийг харчмаар байхгүй. Тэр үнэхээр хууль байхгүй байгаа юм бол окей бид нар хуулиараа шийдэх. Гэхдээ шийдэж байгаа бол тэр хууль чинь өөрөө тэр яг WHO-гийн санааг авсан шигээ цогц байж чадчихнуугүй гэдэг ийм зарчмын асуудлууд гараад байна л да. Тэгэхээр энэ дээр нэг ийм 3 асуулт юм уу? Дараа нь тодруулж тайлбар авъя. За, хариултыг судлаач хинээс асуулаа? Энд дээр лөө гарах уу? Энд дээр лөө гарна. Нэрээ хэлээд хариулаарай. За та бүхэнд энэ өдрийн минь төргийн судлаач Чимэд Сүрэн байна. Сарамжлан гишүүний асуусан асуултанд товчхон хариулъя. Хоёр дахь асуулт дотор байрны хэсгийг бол манай ажлын хэсгээс хуулийн хэд маань хариулчихна. Хоёрт нь хамтарсан баг байхгүй гэдэг үүдээд хуульд оруулах өөрчлөлт орж ийн үү гэдэг тодруулсан судалгааны хэсэг дээр нь би товчхон хариулъя. Монгол улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 900-аад ерөнхий боловсролын сургуульд 880-аад суралцагч 60-аад мянган ажилчид ажиллаж байна. Энэ хүмүүсийн эрүүл сургууль, аюулгүй сургуулийн гол концепц нь тэнд суралцж байгаа энэ 800 гаруй мянган хүүхдүүд дээр нэмэгдээд ажиллагсад эцэг гих гэдэг энэ уялдаанд нь харсан цогцоор хуулийн өөрчлөлт хийхгүй бол яг өнөөдрийнх шиг хууль жижигэн тусгачаар нэгдмэл координац байхгүйгээс өнөөдрийн маш олон асуудлууд тулгамдаад байгаа. Саяхны нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаа, манай багийн хийсэн судалгаануудаас ингээ харахад бол суралцагчдын 24% нь ганцаардаг. Манад амиа хорлолт хамгийн түгээмэл байдаг. Суралцагчдын нилээдгүй 20-с бараг 15-аас 20% нь амиа хорлох, оролдлого хийсэн. Гэх мэтээр суралцагчдад тулгамдж байгаа эрүүл мэндийн маш олон асуудлууд хуульчилсан хэрн өнөөдөр ийм байгаад байна. Дээр нь нэмэгдээд эрт илрүүлгийн энэ талаар ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх хуулийн багц өөрчлөлтөнд нэг заалт орсон боловч хуулийн хэрэгжилтийг хангах энэ асуудлуудыг хооронд нь уялдуулсан заалтууд байхгүй учраас анхдагч хууль болгох нь зөв юм а гэж үзэж байгаа. Сарамжлан гишүүн бас мэдж байгаа. Монгол улсад хүүхдүүдийн сурлагын дүн үзүүлэлтүүд нь бол хүүхд болгоноор байдаг боловч энэ 8-900 мянган хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн сан байдаггүй. Сургууль дээр эрүүл мэндийн баг, ангийн багш захирал, эрүүл мэндийн багш сэтгэл зүйч ажиллана гэж байгаа боловч ихэнх сургуулиуд нь мэрэгсэн сэтгэл зүйч, хоол зүйч, эрүүл мэндийн багш эмч байдаггүй.
бүрэн утгаараа энэ баг ажиллахгүй байгаад байдаг. Бид нар өөрсдөө эрүүл мэндийн салбараас харахад бол голдуу тэтгэвртэй гарцсан эмчнэр, бага эмчнэр сургуулийн орчинд ажилладаг. Тэгэхээр хуулиндаа энэ зүйлүүдийг тусгаж өгөөд координацийг хангаснараа хүүхдүүдийн дунд өвчлөл буурахын нөгөө талаараа хүн амын дунд сэргийлж болдог өвчлөл зайлсхийж болох нас аралтууд дамгаалаад байгаа. Энэ динамикийг өөрчлөхийн тулд хүүхдүүд нь эрүүл зөв дадалтай иргэнийг төлөвшүүлж иж Монгол улсын өвчлөлийн динамик өөрчлөгдөх боломжтой. Монгол улсад 900 мянган өрх байдаг. Өрх болгоноос нэг хүүхэд сурж байна. Тэгэхээр бид нар хожимдсон хойно эмнэлгийн тусламжинд биш, нийгмийн эрүүл мэндийн тусламж ялангуяа Монгол улс шиг сургууль цэцэрлэг тамралт өндөртэй орнуудад бол энэ хуулийг зохицоор нь хэрэгжүүлж иж эрүүл мэндэд өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Ерөнхий боловсролын сургуульд ч гэсэн суралцагчийн гол эрх нь бол эрүүл аюулгүй орчинд байх ёстой гэдгийг манай баг бас хуулийн хэлэлцүүлэг хийж байхдаа бас хилцчихсэн. Тэгэхээр наривчилсан их олон судалгаанууд байгаа. Энэ нөгөө нарийн судалгаануудыг бас тэр эргэлт гишүүний хэлсэн шиг бид нар нэгтгээд гол үзүүлэлтүүдийг оруулчихъя, ажлын хэсгээс мэдээлэлээр хангана. За саранчлан гишүүн тодруулж асууна. За хариулж тодруулъя. Дараа нь тодруулах дуусах. За эндрийн микрофоныг нэгээрээ тэгээд товчхон хариулаарай. За. Өдрийн төвшүүлээ. За сургуулийн орчин гэдэг бол нөгөө сургуулийн иргэн тойрны 150 м талбайг хамарж байгаа энэ орчин байгаа. Тэгэхээр дотор байрны асуудал бол яг энэ нөгөө орчин эрүүл мэндийн асуудал нь яг энэ сургууль хамт одоо хамрагдаад ингэ явж байгаа гэдэг л яг шүнт. Хэн блэ? Тэмдэглэлд орж нэрээ хэлээрэй. Буян тогтох. За саранчлан гишүүн тодруулж асууна. За баярлалаа. Би энэ эрүүл сургуулийн асуудлыг бол яг яагаад энэ хэрэгтэй вэ гэдгийг нь бол би маш сайн ойлгож байна. Бас энэ дээр ингээд цогцоор харах хэрэгтэй гэдгийг бас ойлгож байна. Би юуг тодруулах гээд байгаа гэхээр эрүүл сургуулийн талаар одоогийн байдлаар баг 20-д хуулинд бол ингээд яг нөгөө энэ тэнд ирээвэр хороор заалтууд тусгацсан маа бүдрээ харж байгаа тий. Тэгээ хоорондоо уялддаггүй. Тэгэхээр тэр уялдааг хангаж чадж байгаа гол тэр тогтолцоо имийг энэ хуулиар өөрчлөх гээд байгаа юм байна гэж одоо тайлбараас ойлгоод байна л да. Гэтэл энэ хуулийн дээр жишээлбэл салбар дундын уялдааг яаж хангахын ч гэдэг юм уу, нэгдсэн мэдээллийн санаа нь ямар байхын ч гэдэг юм уу те. Одоо байгаа нийгмийн ажилтан сэтгэл зүйчдийг ажилуулж байгаа ямар тогтолцоон дээр түшгэлхийн ч гэдэг юм уу, одоо нөгөө ийм Монголиа гэдэг шиг хийц ч гэдэг юм иймэрхүү дундын юм байх юм уу байхгүй мүү гэдэг асуудлыг олж харж чадахгүй байгаа учраас тодруулаад байгаа. Дээрээс нь хэрэгжихгүй байгаа хууль байгаа дахиад дахиж хууль гаргах хэрэг байдгүй, эсвэл байгаа юмаа ажилуулах талаар одоо хэр хувь нь оролцоотой өөрчлөлт гар. За нэмэлт 1 минутыг саранчлан гишүүн. Тийм яг хүүхдийн эрхийн асуудал бол манад баг хамгийн их хууль, эрх зүй, бодлого, уялдаа төсөв бол хүүхдийн асуудал дээр явдаг. Гол асуудал нь хоорондоо уялддаггүй юм шиг байгаа юм л да. Одоо механизм нь ажиллаж өгөхгүй тийм. Сургуулийн нийгмийн ажилтны хийж байгаа ажил ер нь сургуулийн хамтарсан баг дээр яваад байгаа ажил, сургуулийн сэтгэл зүй, сургуулийн эмч нарын одоо байгаа төвшнөөс ямар ахиц гараад тэгээд одоо энэ асуудлууд буурах юм болоо гэдгийг харчмаар байгаа байхгүй. Тийм өөрчлөлт би эндээс хармаар баг. Тэгвэл эн чинь ингээд нөгөө бидний яг бодоод байгаа WHO-гийн яг well-being concept-тэй ойртохоор юм болов уу гэж харах гэдэг юм л да. Тэрээс ч ер нь хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Маш сайн ойлгож байна. Тийм тэр уялдааг л харах гэсэн. За энд эндрийн микрофон. За ажлын алба буян тогтох гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол салангат хуулиуд бол байгаас болоод хэрэгжилт хангалтгүй байгаа нь бидний хийсэн судалгаагаар бол хангалттай батлагдсан. Тэгэхээр бид энэ дээр хоёр ийм төлөвлөгөөний асуудлыг оруулж ирсэн. Нэгд бол эрүүл мэндийн одоо эрүүл байх төлөвлөгөө. Тэр нь бол сургууль тэр тухайн одоо захиргааны нэгжид харьяалагч байгаа эрүүл мэндийн байгууллагатай хамтраад ерөнхий болон тусгай үйлчлэгийг одоо хийх хамтын ажиллагааг хангах тухай нэг асуудал байгаа. Нөгөөх нь бол энэ орчны эрүүл аюулгүй байдалтай холбоотой бас орон нутгийн захирал цагаагийг оролцуулж өгж байгаагаар нэгдсэн байдлыг илүү хангаж өгж бодож байгаа. Төлөвлөгөөн дээр бол илүү нөгөө нарийн зүйлүүд мэн тусгагдаад энэ нөгөө одоо хамтарсан
нэгдмэл байдлыг одоо хангах энэ асуудлуудын төлөвлөрөөгүй илүү нарийн тусч орж өгөх юм аа гэдэг хэлье гэж. За баярлалаа. Одоо тодруулах дууссан. За бом учрыг шин асууна.